Ад шүвлсэн хүлгийн түүх. Миний эцэг Басрад нэгэн бяцхан дэлгүүртэй хүн байлаа. Тэр бол ядууч биш, баянч биш бөгөөд өөртөө байгаа ялимгүй имийг өрн таран хийчихнэ гэж айдгаас ямар нэг юм зүрхлэн хийж аз туршиж чаддаггүй хүмүүсийн нэг байсан юм. Намайг төв даруй шударгаар хүмүүжүүлсэн бөгөөд удаж дүдэлгүй түүний гар хурууны үзүүрт хөдлөх болсон юм. Намайг яг 18 нас хүрэхэд эцэг минь анхныхаа том 8-ыг хийсэн бөгөөд төдөлгүй наснаас нөхцнийг нь бодвол дадаад мянган артан зоосоо найдан явуулсандаа харамснаас болсон бизээ. Үүнээс хэдхэн 7 хоногийн дараа эцгийн минь эд бараагаа хамт илгээсэн хөдөг живсэн тухай мэдээ ирсэн тул би түүний наснаас нөхцнийг аз хэмээн бодоход хүрсэн билээ. Гэхдээ энэ гар цохрол залуу халуун насны минь зүрх зөргийг мохоосонгүй. Эцгийн үдээсэн бүхнийг мөнгө болгон харь газар азаа дуршихаар аян занд гарав. Ингэхдээ эртнээс бидэнд идээшин дасны учир надаас болон миний хөв заяанаас зайлахыг бодоогүй. Эцгийн минь зарц болох нэг өвгнийг дагуулan авч удсан билээ. Басорогийн усан гуудлаас бид аясын тааламжид салхиар хөдлөлөө. Миний хүслэн суусан их хөлөг энтгэг орох ёстой байлаа. Шуурга болох гэж байгааг Ахмадын мэдэгдэх үед бид далайн аяны ердийн замаар 15 өдөр яваад байсан билээ. Түүний бие далайн шуургыг сэтгэл бардам угтахуйцаар энэ хавийн далайн замыг мэдэхгүй молмаас их л бодлогошин байхажээ. Тэгээд бүх даруулыг хомуулж нэм удаан хөвлөө. Хүүтэн саруулхан шүн босон тул шуурга болсон гэж дими хууртул гэж Ахмад бараг итгээд байтал. Гинт үүнээс өмнө бараа нь юр харагдаагүй нэг хөлөг бидний хажуугаар тун ойрхон хүүн одов. Учид замбраагүй шуугаан хашгираа нь түүний тавцангаас цуурайтан сонсогдсонд шуурга болохын өмнөх энэ түгшүүрт мөчид би баггүй гайхаж үлээ. Гэтэл миний дэргэд зогсож байсан Ахмадын царай үхтэлийнх шиг цайв. Миний хөлөг сүрлээ. Үхих хөгж явна гэж дуу алдав. Энэ жигтэй үгийнх нь учрыг түүнээс лавлахаас минь өмнө далаачид хашгирч бүчим ирээд. Та нар түүнийг харав. Бид өнгөрчээ гэцгээв. Ахмад харин Коран судраас тайтгарлын шившлэг уншуулад өөрөө залуур дээр суув. Гэвч өнгөрчээ. Харсаар байтал шуурга дэгдэж ганц ч цаг болоогүй байтал хөлөг нажигнан живж эхлэв. Загнууд буулган сүүлчийн далаачныг дөнгөж суулгав үгүй юу? Хөлөг маань бидний нүдний өмнө живв. Ийхүү би гэдэг хүн их далайн мандалд адгийн гуйлагчин болж хоцров. Гэвч гай зовлон үүгээр зогссонгүй. Шуурга аимшигтэй явуулсан завийг залах аргагүй болжээ. Би өвгөн зарцаа хүзүүдэн авч би биесээ хизэж салахгүй гэж хоёул андгаалав. Ийм байсаар сая нэг юм үүх цайв. Үүрийн шаргал гэгээ тусвуу үгүй юу? Салхи бидний сууж явсан завийг хаман аваад хөмрүүлчихлээ. Хүлгийн тавцан дээр цуг явсан улсынхаа нэгийг нь ч би дахин харсангүй үлээ. Ил сүрэл ухааныг минь балартуулжээ. Сэргсэн хойноо үзүүл хөмөрсөн завин дээр намайг чирэн сэлсээр ам гарсан үнэн ч үгэн зарцынхаа үүр дээр байж байлаа. Шуурга намджээ. Бидний сууж явсан хөлгөөс үзэгдэж харагдах юм юр үгүй боловч биднээс холгүй хөлөг бидний зүг давлгаан дээгүр хөвм яваан үзэгдэв. Бид түүнд дөхөм очсонд энэ нь шүн бидний хажуугаар өнгөрч Ахмадыг машид айлгсан тэр хөдөг дүрээрээ мөн болохыг би танив. Юр бусын аимшиг намайг эзэмдлээ. Нин аимшигтай батлагдсан Ахмадын үг бид бүр дөхөж очичхоод хичнээн чанга хашравч ганц ч хүний бараа харагдахгүй ил хөдлийн ёозгүй байдал бүрж төгшүүлв. Гэвч энэ бол бидний аврагдах цорын ганц зүйл бөгөөд бидэнд ийм гайхамшигт ивэл үзүүлсэн Тэнгэр бурханд талархахаас өөр яах вүлээ. Онгоцны хошуунаас нэгэн уртолс унжин байсанд бид түүнээс барьж авах гэж гар хөлөөрөө зэрэг сэлэн зүтгэв. Хичээн оролцсны эцэст сая сансандаа хүрлээ. Би дахин нэг удаа хоолоо мэдэн хаширсан боловч хөлгийн дээр нам гүм хിവэрэ байлаа. Тэгээд бид ос дамжин залуугаараа би төрүүлж авирв. Ямар аимшиг гихч энэ вэ? Тавцан дээр гармагц нүдэнд минь юу өртсөн гэж санана. Тавцан тэр аяараа цусан дулайран будагдаад түүрг хувцтай 20-30 үхтэж шаран дээр нь хөвтөж бунд талын нь шурх дүнтэй цайтай хувц хунар бүхий дартаа сэдэн барьсан нэг ир зогсож байна бөгөөд түүний царай цайж үрчийсэн түүнийг шурх татсан том хадаасны тав духанд нь харагдана. Тэр бас л үхсэн ажээ. Айсандаа би дороо яг зогсоод амьсгаач авч чадахгүй байлаа. Тэгтэл далгалдан яваа нөхөр минь тавцан дээр бас гарч ирв. Амьд амтан ерөөсүгүй. Сэтгэл хэртхийн үхтлээр дүүрсэн тавцан түүний гайхшийг бас төрүүлжээ.
Үхтэл айсан сэтгэлийнхээ огт Тэнгэр бурханд залбирсны эцэст бид цааш алхахтайгаа болов. Өөр шин илүү аимшигтай юм таарлах вэ гэж өвгөн бид хоёр алхам тутамдаа эргэн тойрноо харан явлаа. Гэвч бүгд нөгөө л янзаараа. Эргэн тойронд амтай голтоогоос бид хоёр хязгааргүй цэлэлзэх далаагаас өөр юу ч байсангүй. Шорох тадагдсан үхтэл ахмад гүлийсэн нүдээ бидэн рүү эргэлдүүдэн харах вэ? Эсвэл үхтлүүдийн нэг нь толгоогоо эргүүлэн бидэн рүү харах вэ гэж айснаас бид чанга ярьж зүрхлэхгүй байлаа. Чингээд хөдгийн тасалгаа руу орох шатанд тулж ирээд өөрийн ирэхгүй зогтсон бие биесийг харав. Бидний хинэнч бодсон санснаа нэгэндээ хэлж зүрхлэхгүй байлаа. Үнэн ч зарц минь надад хандна. Өө, эзэн минь. Энд тун аимшигтай юм болжээ. Энэ хөлгийн доод өрөөнд бас дүүрэн үхтэл байхаваас энэ үхтлүүдийн дунд удаан байснаас таны гарт ам бие тушаасан минь дээр гэв. Би ч бас тийм юм бодож явсан бөгөөд сэтрэл ихэд түгшин доош буув. Энд ч бас л нам гүн бөгөөд шатаар буух бидний алхаал цуурайтан байлаа. Би өрөөний хаалганд тулаад зогсов. Хаалганд нь чихээ наан чагнуул сонсдох юм юр байсангүй. Тэгээд үүдийг нээг. Өрөөний дотор нэн нэмэх замбраагүй байдал нүдэнд туслаа. Хувцас хунар, зэр зэвсэг болон бусад багж хэрэгсэл хотолдон хөвтөх аж. Эмх цэгцтэй юм нэгэхэн ч байсангүй. Хөлгийн баг юм уу, наад зах нь ахмад энд саяхан болтол найрлсан бололтой бүх юмс нь хөглөрөн байлаа. Бид цааш өрөөнөөс өрөө, тасалгаанаас тасалгаа дамжин явбал торгог, сувд, ёотон сэлт хаанлвал хаан хураалттай байр. Ил хөлгийн дээр нэвч хүн үгүй тул энэ бүхнийг эзэмшиж болох юм гэж бодсноос үүнийг үзээд би ухаангүй баярлав. Бид их газраас үзтэл маш хол байгаа байж таарна. Тэгэхээр хүн хүчний тусалцаагүйгээр түүний барааг харна гэж саналтгүй гэж Ибрагим надад анхааруулв. Үлэм чимжээгээр нөөцөсөн хоол хүнс ундаа тэргүүтнээс идэж ууж тэнхрээд эцэст нь дахин тавцсан дээр гарав. Гэвч энд аимшигт үхтлүүдийг харахаас хамаг бие зарсх юм уу? Хөлгийн хашлах дээгүүр шидэн усанд хаяж тэднээс ангижрий гэж шийдсэн боловч тэдний нэгийг нь ч байрнаас нь хөдөлгөх аргагүй гүзээд хичнээн их айсан гэж бодно. Тэд шалан дээр цавдлуулсан мэт хөвтөн бөгөөд тэднийг зайлуулах гэвээс тавцангийн шалтай цуг салган авах хэрэгтэй байлаа. Гэтэл бидэнд ингэх багж зэвсэг байсангүй. Ахмадыг ч бас шургаас салгаж чадсангүй. Тэрч байтугай хүссэн гараас нь сэлмийг нь авах гэж оролдоод юр бүтсэнгүй. Өөрсдийн байдлыг гунигтаяа эргцүүлэн бодсоор бид өдрийг өнгөрөөж шүн болох төгөхөд би хөгшин Ибрагимыг явж унт гээд аврагдах арга юу байна гэдгийг ажиж мэдхээр өөрөө тавцан дээр харуул хийж хонё гэж бодов. Гэтэл сар мандахад одны байдлаар багцаал нь 11 цаг болж байна да гэж бодтол өөрийн ирэхгүй нойр хурч тавцан дээр байсан нэгэн торхны ард хөвтжээ. Гэхдээ хөлгийн хажуу бөөрийг далайн давлгаа балбах, дарвуулууд сархинд хягтан нь эсэгчин байх нь подхон дуулдан байсан тул би унтахаасаа илүү ухаан санаа минрэн байсан хэрэг үлээ. Тэгтэл хүмүүсийн дуу хөлийн хүн далхаа тавцан дээр гарахыг сонсоод юу болж буйг харах санаатай өндих гэсэн боловч нууц далдын нэгэн хүч үе мөчийг минь хөдөлгөөнгүй барьчаад би зовхооч нээж чадсангүй. Харин хүмүүсийн дуу улам тодхон болоод тавцан дээр хөлгийн хөгжөөнтэй баг бужигнагтан байх шиг надад санагдав. Түүний дотроос нэгэн ирийн захин тушаах эрдүү дуу бас татлаг даруул сэлтийг татах эвхэх өргөх буулгах нь сонсдох шиг болов. Байн байсаар миний сэрх мэдрэхүй бүрнээ арилж би гүн нойронд автсан бөгөөд ийн нойрсох зуур зэвсгийн дуу чимээ бүдэгхэн сонстон байх шиг л байсансан. Чингээд наран хэдийнэ хөөрөөд нүрийг минь төөнөн байх үес нойрноос сая сэрв. Иргэн тойрноо гайхан хараад энэ шүн сонссон бүхэн зүүд мэд санагдаж бүх юм өчигдрийн янзаараа байхажээ. Үхтлүүд хөдөлгөөнгүй хөвтөн бөгөөд ахмад ч бас л ногоо шурхтаа хөдөлгөөнгүй хадаатай янзаараа байлаа. Би өөрийн зүүдийг бодон инээд алдаад өвгнөө ирж олохоор босов. Өвгөн маань анх орсон өрөөнд бодлогошрон сууж байлаа. Чингээд намайг ормогц. Өө эзэн минь химэн дуу алдаж. Энэ ад шүглсэн хөлөг дээр ахин нэг шүнийг өнгөрөөснөөс далайн хамгийн гүн ёроолд хөвтөж байсан минь дээр гэв. Яагаад ийхүү сэтгэлийн шаналлд автсны ночрыг асуусанд тэр би хэсэг унтсны эцэст сэрээд толгой дээгүр минь нааш цааш хүн гүн байгааг сонсов. Эхлээд би таныг л юм байх гэж бодлоо.
Гэтэл тэнд наанадж хориод хүний хөлийн чимээ гарan бас дуудах хаширхан сонсдов. Эцэст нь шатаар буун ирэх нүсэр асхаа гарав. Тэгээд би ухаан алдчихжээ. Хэдэн мөч өнгөрсний эцэст түр сэргэж үзвэл шургат хадаатай байсан ир тэр ширээнээ дуулан сууж байлаа. Бас түүнээс холгүй шалан дээр хөвтөж байсан час улаан хувцастай ир хажууд нь суугаад хамтран дар сууж байлаа гэж ярив. Миний хөгшин зарцсан ярьсан зүйл юм. Энэ нь ерөөс санаа дагсан хэрэг биш. Би өөрөө ч тэр үхтлүүдийн дууг сонссон тул зүрх алдан байсан гэдэгт найз нөхөд минь итгэх хэрэгтэй. Ийм улсын дунд аялан явна гэдэг ямар ойлог байх вүлээ. Ибрагим маань дахин гүн бодолд дарагдсанаа гинт санаанд орлоо шүү гэж дуу алдав. Өвөг аав нь болох олон газар орноор явж юм үзэж нүд тайлсан ир альва хий юмс. Ад шулмын хөнөөлөөс аврахад туслах үг зааж сургасан нь түүний санаанд орсон хэрэг байлаа. Бид Коран судраас маань мэгзэм нэн хижээнгүйлэн унших аваас энэ шүн тэр ер бусын жигтэй нойрноос ангижч болно гэж тэр бас нотлон байлаа. Өвгний санаа сэтгэлд минь бүрний нийцэв. Шүн болох дөхөн буйг бид сэтгэл төгшим хүлээв. Ил тасалгааны хажууд нэгэн бяцхан өрөө байсанд тэнд орж төгжин суухаар шийдэв. Хаалгыг нь бид өрөмдөн уртавтар нүх гаргасанд тасалгааны доторх зүйл бүрэн харагдах үйц болов. Тэгээд дотроос нь сайтар төгжин Ибрагим дөрөн болонд нь Виван гэрэтчийн нэрийг бичлээ. Тинхүү бид шүнийн аимшигыг хүлээц суув. 11 цагийн үес дахин би жигтэй их үргэлж эхлэв. Үнэн ч нөхөр минь Коран судраас хідэн маань унш гэсэнд энэ нь бас тус болов. Гинт дээр хөд хөдөлгөөн гарах шиг болоод татлагууд хятан тавцсан дээр хөлөгийн чимээ хид хідэн хүний дуу сонсдов. Тэгээд бид хэдэн минут бие сэтгэлээ хөвчлэн хүлээсний эцэст тасалгааны шатаар ямар нэг юм уруудан ирхэн сонсдов. Өвгөн үүнийг сонсмогц ад шулам илбишэд хариулж бай гэж өвг аавынхаа зааж өгсөн уншлагыг агаараас та нар бууж ирцгээ, далайгаас та нар гарч ирцгээ, харанхуу булшнаа харин орцгоо, галаас та нар бийлж босцгоо, Аллах та нарын эзэн ноён альва хийс үг түүний мэдэлд химэн уншиж харав. Ил уншлагаас би юу ч ойлгоогүй тул хаалга нээгдэхэд миний үс өрөвсгийн болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Шургийн шонд хадаатай байсан нөгөө хүдэр ой ир орж ирв. Цохонд нь хадаас золттой хിവэр бөгөөд харин игтэй хуйнд нь хийжээ. Араас нь өмссөн зүүснээр түүнийг арай гүйцхэргүй өөр нэг ир орж ирсэн нь бас л дээр хөвтөж байх стийн нэг аж. Ахмад гэдэг нь эргэлзээгүй өмнө нь орж ирсэн ир нь цонхор царайтай, бавгар хар сахалтай нэгэн бөгөөд догшноор эргэлдэх нүдэрээ бүхэл тасалгааг тойруулан харав. Түүнийг бидний нуугдан суугаа өрөөний хаалганы хажуугаар гарахт нь би тодорхой харж ав. Харин тэр түүнийг юр анзаарсангүй бололтой байхаж. Тэр тасалгааны голд байх ширээнээ суугаад хоорондоо хашгирах шахам чанга дуугаар тухайлж үл мэдих хэлээр ярьж гарав. Тэдний дуу улам чангарна, улам хийрхүү болсоор эцэст нь Ахмад гараа зангид нь тасалгаа дөргтөл ширээ шаав. Нөгөөх нь зэрлэгээр хөхрөн үсрэн босоод дагаад яв гэж Ахмадыг дохив. Ахмад үсрэн босоод сэлмээ хуйнаас нь суг татан гарч одов. Тэднийг явж одсонд бидний амьсгаа уужирсан боловч аимшиг түгшил минь эцэс бостол үдий байжээ. Тавцан дээрх чимээ улам чангаран байлаа. Яарн нааш, цааш гүүх, хашгирах, хөхрөх, орилох сонстно. Тийм байсаар нэгэн их сүрт чимээ. Гарсанд тавцан тэр аяараа бүхэл даруулынхаа хамт дээрээс минь нураад ирв гэж бид бодож билээ. Зэвсэг ханган хүмүүсийн хашгирах дуу хадсан тэр их чимээний дараа нам гүн болов. Хэдэн цаг өнгөрсний эцэст бид сая зүрхийн дээш гарвал бүгд янзтай. Нэгэн ч хуучин байдлаасаа өөрөөр хөвцсөн нүгүү бөгөөд цөм мод мэт хүчсэн байлаа. Ийм байдлаар бид хөдөргөн дээр нилээд хэд хонов. Миний бодож байгаагаар их газар байлтай зүүн зүгэл хүүн байлаа. Гэхдээ өдөр нь олон бээрийг туулавч шөнө нь буцаад хөвчих шиг санагдана. Учир нь нар гарах бүрд бид урд өглөөний хөвд байсан тэр газараа байж баймүй. Үхтлүүд шөнө нь хамаг даруулаа дэлгэн буцаж хөвчхөөд байна гэхээс өөрөөр тайлбарлах арга байсангүй. Чингээд үүнээс хамгаалахын тулд шөнө болохоос өмнө бүх даруулыг хуман өрөөний үүдэнд хэрэглэснийхээ адил аргыг хэрэглэхээр шийдэж хэсэг цаасан дээр Виван гэртчийн нэр бас өвгний өвөөгийн уншлагыг бичээд ихсэн даруул дээр боолоо.
Тэгээд үр дүн нь юу болохыг хүлээн бяцхан өрөөнд сэтгэл түгшин байцгаалаа. Энэ удаад үхтлүүд уламж ширүүн оволцох шиг санагдсан боловч харин өглөөний зүйл даруулууд бидний орхисон янзаар эвхээстэй байж байлаа. Өдөр нь бид хөлгийг ягуухан хөөхөд хүрэлцгүүц даруулууд дийлгэв. Энэ байдлаар 5 өдөр аялахад баггүй зам хороосон байлаа. 6 дахь өдрийн өглөө босоход төдийл холгүй газрын бараа харагдсанд ийхүү гайхамшигтайгаар аврагдсныхаа хариуд аллах хийгээд түүний виван гэртчид талархаж үлээ. Энэ өдөр болон шөнийн турш нэгэн нэргийн зүг хөвөн хөвсөр. 7 дахь өглөө нь ас бус нэг хот байх шиг санагдсанд нин зовж байж далаад барахыг хаюул тэр нь дороо газардав. Тэгээд хөлгийн тавцан дээр байсан баг шиг завийг буулган буй хүчээрээ хотын зүг сэлүүртэцгээлээ. Хагас цаг сэлсний эцэст далаад сутардаг нэг гол руу явж оров. Голын нэрэг дээр гараад бид хотын хаалгана очино. Ямар хот болохыг нь асуувал анх миний очих санаатай зөрөн гарсан нутгаас холгүй орших энтхгийн нэг хот ажээ. Бид нэгэн жинжтийн буудалд буун адал явдал дүүрэн аяллахаа ядаргааг гаргав. Тэгээд эрдэм номтой тэгэхдээ эд шидийн талаар баг сагаа юм ойлгодог хүн олж өгөөч гэж буудлын эзнээс гуйв. Тэр намайг дагуулan явсаар зах дуу орших нэгэн гудамжнаа үл анзаарагдан байшингийн үүдэнд ирээд хаалгыг нь балбана. Зөвхөн мүлээ гэдэг хүнийг л сурдаг юм шүү хэмээн дотог шоруулав. Байшинд ортол цагаан сахал, унжуу хамгатай бяцхан өвгөн урдаас тосом ирж хэрэг зөргийг минь асуув. Эрдэмт мүлээг ирж явна гэсэнд тэр чинь би байна гэж хариулав. Үхтлүүдийг яах вэ? Тэднийг хөлгөөс зайлуулахын тулд хэрхүүл зохих вэ? Энэ талаар та надад зөвлөнө үү гэсэнд. Тэр хөлгийн багийнхан ямар миг шүтэн бузарсны учир далаад илбдүүлсэн л артай. Тэгэхээр тэднийг их газарт гаргуулал илбэн тайлагдах болно. Гэтэл тэдний хэвтэж байгаа тавцан салгахаас нааш энэ нь боломжгүй юм. Нэгэнд түүнийг олсны хувьд хөлөг бүх ий дагуурсынхаа хамт танд оногдох болно. Гэхдээ бүхнийг машид нууцлан хадгалах хэрэгтэй. Надад бол ию халиу зүйлээсээ жаахан гар цайлгах юм өгөх ёстой. Үүний хариуд үхтгүүдээс ангижрахад чинь би зарц нарынхаа хамт тусал хийгэв. Би үлэмжхэн шан амсанд сүх хөрөөгөөр зэвсэглсэн 5 зарцын хамтаар бид занд гарцгаалаа. Даруулуудыг корон судрын шившлгүүдээр ороосон азтай явдлыг маань илбчин мүлээ баггүй сайшаав. Тэр үнийг биднийг аврагдах ганц зам байсан юм гэж үлээ. Биднийг хөлөг дээр ирэхэд өглөө эрт байлаа. Бид даруй ажилдаа орсон бөгөөд миг цагийн дотор үхтлүүдийн дөрвөн хэдийнэ завинд хэвтэж байлаа. Зарц нарын зарим нь тэднийг эрэх давиачиж болохаар сэлүүрдэн одов. Тэгээд буцаж ирсэн хойноо тэд үхтлүүдийг болох хэрэг гарсангүй. Тэднийг газарт тавимгцэл поос болон бутрам унах тул булах зовлонгоос ангижруу гэж ярив. Бид үхтлүүд бүхий тавцанг үргэжлүүлэн хөрөөдсөөр орой бодохоос өмнө бүгдийг нь эрэх давиатсан болно. Чингээд шурах тадаатаагаас өөр үхтэл хөллийн дээр үлдсэнгүй. Хадаасыг нь шургаас суглах гэж хичнээн орогдоод ч дийлсэнгүй. Ямар ч хүчээр татлаа гэсэн хялгсан чинээч наашилсангүй үлээ. Түүнийг эрэх давиачхын тулд шургийг хөрөөд гарахгүй тул бид хэрхэхээ мэдэхгүй төрөв. Гэвч ээж бэрхшээлээс ангижрахад мүлээ туслав. Нэгэн сав шороо авчруулахаар даруй зарц нарын нэгийг эрэг рүү явуулав. Тэгээд түүнийг авчирсан хойно илбич учир битүүлэг үг шившин шороог үхтлийн толгой дээр цацав. Тэгмэгц тэр нүдэ нээн гүн амьсгаа авсан бөгөөд духанд нь шаасан хадаасны шархнаас цус гарч эхлэв. Бид хадаасыг амархан суглан авсанд шархадсан эр зарц нарын нэгний гар дээр унав. Түр амсхийг шиг болсныхоо эцэст "Хэн намайг энд авчирваа?" гэж асуусанд мүлээ "Намайг заавал би түүн рүү очив. Үл таних хэр минь. Би чамд талархлаа илэрхийлье. Чи намайг урт удаан тамллаас аварчээ. 50 жилийн турш миний хүүр оволдсон давлгаан дундуур хүллийн хамт тогтлогсон бөгөөд сүнс минь төөрч бүдэгчаад шүн бүхэн биед минь ирж шингэдэг байлаа. Харин одоо толгойд минь шороо хүрсэн тул миний бие өвгдийн араас амар явах болов гэж тэр хэлв. Яагаад ийм аимшигт байдалд орсон тухайга ярьж өгнө үү гэж намайг гуйсанд тэр 50 жилийн өмнө миний бие эрх дарах нэр хүнд бүхий хүн байсан бөгөөд алжирт аж төрн сууж байлаа. Ашиг хонжоо олох хүсэл дагтан хөлөг онгоц төхөөрн далайн дээрэм хийхэд хүрв. Би энэ ажлыг хэд хэдэн удаа үйлдчихэд байтал сантид нэг бадарчин далайд аялье гэж гуйсанд түүнийг хөлөгтөө суулгав. Би болон миний нөхөд бүдүүн хадуун устул тэр хүний ариун ёс журмыг үлдөөн
миний бие түүнийг бусдаас илүү доог дохуу болгосон юм. Нэгэнтээ тэр тэсэж ядан хилэнцэд аж төрлийн минь талаар анхааруулсанд шөнө нь өрөөндөө кацчихаа хамт хитэртлээ архитан суутал уур хилэн намайг эзэмдэв. Султан хааны амнаас ч сонсох дургүй үг надад хэлсэн бадарчинд хорсон хилэгнэж тавцан дээр үсрэн гараад түүний цээж рүү илдээ дүрв. Үхэхдээ тэр намайг болон миний нөхдийг тазарт толгоогоо хүргэн хүрэгтлээ үхэх ч үгүй, амьдрах ч үгүй байг гэж зүгсэн билээ. Тэгээд тэр бадарчныг үхэхэд нь бид далаад шидээд занд зүхлийг нь үл тоон дооглон хөхрөлд цөөжвүлээ. Гэтэл тэр шөндөө түүний үг биелэлээ олсон юм. Багийнхны мантин хагас нь миний эсрэг босов. Аимшигтай их уурсан хилэгнэж хэрэлцээр улмаар зэвсэг барин үзэлцэж намайг дагалдагсад үхэтхийн унцгааж би шурах татагдав. Бас босогчд ч шархандаа дийлдэн үхэтхийн унцгааж хөлөг минь нэгэн том буш болгон тэр. Миний нүдч анж амьсгаа тасарсанд би өөрийгөө үхлээ гэж бодсон билээ. Гэтэл энэ нь намайг агдлан барьсан хөшөнгөө байдлаас цааш хитэрсэнгүй. Дараа шөнө нь бадарчныг бид далаад шидсэн. Яг тэр цагт би болон миний бусад нөхөд сэрцгээж амьдрах бидэнд иргэн ирэв. Гэвч бид урд шүнснийхөө хийж хэлж ярьж байснаас өөр юу ч хийж хэлэлцгээсээ өнгөрсөн байлаа. Ийхүү бид 50 жилийн турш амьд ч биш, үхсэн ч биш амьтад далайд довтлохын явлаа. Тэгэхээр бид газарт яаж хүрэх вүлээ? Хад асах мөргөн хөлгөө сүрэхэд далайн ёроолд туйлдсан толгоогоо хүргэн амарч магадгүй гэж тухай бүр хамаг даруулаа дэлгэн бөөн баяр болон шуурган донд довтлогдог байлаа. Гэтэл энэ бүтсэнгүй. Харин одоо үхэх минь. Үл таних аврагч минь дахин талархъя. Эд баялаг шан харамж болж чадах аваас миний хөлгийг талархлын минь бэлэг тэмдэг болгон ав гэд ахмад толгоогоо гудайлган эцэс болов. Тэгээд даруй нөхдийнхөө нэгэн адил тоос болов. Бид тоос чандрууг нь бөөгнүүлж нэгэн бяцхан хайрцагт хийн эрэгт аваачиж оршуулж билээ. Тэгээд би хотоос ажлын ус арж хөлгөө сайтар засуулж сэлбүүлв. Хөлөгт байсан барааг өөр бараагаар нэн ашиг хонжоотой арилж чад би далаажид хөслөн авч өөрийн нөхөр мүлээг үлэмжхэн шагнаад их нутгийн зүг аялав. Гэхдээ олон арал улс орны усан буудалд зогсон эд бараага тэдний зах зээл дээр наймаалан явлаа. Ажид үйлсийг минь тэнгэр тэтгсний үрд 9 сарын дараагаар наснаас нүгдсэн ахмадын бэлгэснээс 1% илүү их хөрөнгө мөнгөтэйгээр бас ороод иргэн ирэв. Нутгийнхан маань эд агуурс аз завшааныг минь гайхаж барсангүй бөгөөд алдарт далайчин Синдибадын алмаасын хавцлыг олсноос зайлахгүй гэж итгэцээж байлаа. Би тэдний итгэлийг няцаах гэж оролдоогүй бөгөөд тэр үеэс эхлэн Басорын залуучууд 18 нас хүрвүү үгүй юу миний адил аз жаргалд хүрэхээр дэлхийн ертөнцид аялан ноддог болсон билээ. Харин би амар амарлан аж төрөн Тэнгэр бурхан түүний авралт талахаж ариун газар очиж ахмад болон түүний нөхдийг Деважинд төрүүлэх болтугай гэж мөрөгхөөр 5 жил тутам Мекка руу аялдаг болсон юм. Жингийн цуваа маргааш нь аянаа саадгүй үргэлжлүүлээд үдлэх газраа хурж жинжид амарсан хойно замаас нийлсэн үл танихэр Сэлим худалдаачдын хамгийн залуу нь болох Мүлээд хандна. Та бидний хамгийн залуу нь бөгөөд үргэлж хөгжилтэй байдаг билээ. Тэгэхээр лав бидний сонирхлыг татах наргинтай түүх мэдэх. Үдийн халуунд биднийгээ сэргээхийн тул түүнээсээ ярьж өг гэсэнд Мүлэй. Та нарын сэтгэлийг сэргээх зүйл ярих хүсэл бүхий байгаа боловч залуу наснд хүн аливаад даруй байдлыг эрхэмлдэг билээ. Иймийн учир аян замын ахмад нөхөд миний өмнө яхан зүйтэй юм. Цалаукс ямагт нихуур дууга байх тул юу түүнийг ийм байдалд хүргэсэн тухай ярил дээр бүсв. Хэрв сэтгэл санааг нь шандардаг зүйл байдаг бол бид түүнийг нэмгрүүлж болох юм. Учир нь өөр шашин шүтлэгтэйч бол хань нөхдөдөө бид дуртаяа тус дэм болдог билээ гэж хариу өчөв. Ил нэр цохогдсон ир бол ээлгийн худалдаачин бөгөөд дунд хэрийн насны сайхан бярлахаг нэгэн боловч том бодлогошронгүй хүн ажээ. Тэр хэдийгээр сүсэг бишрэтгүй ир боловч бүхэд байдал төрхөөрөө хамт яваа нөхдийнхөө итгэл найдвар хайр хүндлэлийг хүлээсэн тул тэдэнд түүнийг үлэмж хайрламв. Дашрамт хэлэхэд тэр өрөөсөн гартай бөгөөд ил байдгийн түүнийг ийм бодлогошронгүй болгосон биз гэж хамт яваа нөхдийн зарим нь таамагладаг байлаа. Мүлэн цайлган асуултанд Цалаукс би та бүхний итгэлийг хүлээсэндээ маш их баярлалт юм. Сэтгэлийн шаналн гэх юм надад үгүй. Наад зах нь сайхан сэтгэлийн угаас та бүхний амлан буй тус дэмийг эрэлхийлэхүүц тийм шаналн зовлон үгүй үйлээ. Гэвч Мүлээ миний бодлогошронгүй байдлын тухай дурдсан тул яагаад ийм байдалтай болсон тухайга та бүхэнд
багсаага зүйл ярьж өгье. Миний зүүн гаргууг та бүхэн мэдэж байгаа. Энэ маань төрхөөс юм байгаагүй бөгөөд амьдралынхаа хэцүү бэрх үед би түүнийг ардсан юм. Тэр нэгэн өдрөөс хойш өөрт учирсан нөхцөл байдлын улмаас бодлогошрөнгүү болсон минь буруу эсхийг та бүхэн тас цавчуулсан гарын түүхийг сонсоод эргцүүлэн бодож болох юм гэж хариулав.